Hi, бүгдээрээ сайн уу? Шинэ оны минь төргий. Өнөөдөр Stranger Things-ийнхаа хамгийн сүүлийн ангийг нь үзгээд, догтлон хэд хоног ч хүлээж кино театрт ирчээд яг үзэхэд баярлаад ээж гин гэж бодлоо яриад яг хөө энэ бол үдчихэд гараад ирсэн байна. За тэгээд өнөөдөр бол 2026 оны 1 сарын 1-ний өдөр киногоо үзгээд бэлдээд байжсэн чинь бид хоёр цагаа буруу хараад тэг киноноос хоцрохгүй нэг иймэрхүү юм болсон юм аа. Йоо, киноноос хоцроод байна. Гүчи. Яа, эмэр цасан штий. Хэмээр өртөд гэлтэй. 8:45-аас өдрөгдсөн чинь. Тэр жоох үедээ яарч авчихсан. Яаж өгөхөдөө. Жоох үедээ. Нэмээд эхлэхгүй хөрчиж. Реклам нэмээд тавьчихлаа. Үгүй тэр чинь бүр яг төлөвлөгөөд кинонд бол тэгж реклам гаргадагс. Дээр. Гүү хоёлоо тэр Chainsaw-ын үзэхэд юу ч реклам гаргаагүй. Тэгвэл яг цагтаа хэлсэн. Та дээр амар утсан. Энэ дээр бол шууд л гарахгүй. Киноноос хоцрох гэдэг шүү. Өнөөдөр спойлер болохгүй гэдэг юм. Хичээлээ шүү дээ. Өмнө шигэ марцсан сайхан рил гүйлгцэн явж байсан чи манай викнагийн гарын тасраад болсон. Тэгэл яаж байгаа юм бол тэгэл үзээд байсан. Ийгүүдээ. Тэгээд тэр ганц рил тэгээд хонгороогоос нэг бас рил авч нэг спойлерд болол дахиж хараагүй. Хоёулаа тэгэл 8:20 гэлгээрээс гарсан бол яах вэ? Хойл таглахтаа. Хойл суудлаа. Ядчихад би хоёр. Горовтыгээ гаргачихгүй тийм. Stranger Things-ийн тухай мэддэг бүхнээ хуваалцаач. Хөөрхөн хүмүүс тийм аа. Күйдс хоёр. Камд орсон охины нэр хэм бэ? Макс гэж шүү дээ. Тийш үү. Нэг номерын хүн хэм бэ? Яриач тийм. Тэрийг бол киноноос ч рилээс мэдсэн гэж байна. Нөгөө нэр нөгөө хүн нэр. Хүнийх нь нэр хэмлээ. Хенри. Чимэр зүр. Тийш дээ. Элийн амар хэдвэ? За яриач. Ээл гэсэн юм асуух. Векна 3 хүн байсан байна гэдэг рил байдаг шиг. Тэрийг саялаллаа гэдэг шиг. Тэгвэл Mr. Watts гэж юм бэ? Векна. Нөө нэг үсээ хоёр бацаа хөрх охин юм бэ? Хоол шүү дээ. Хиний дүү? Манай нэг хархстэй. Харустэй. Тийм. Эрэхтэй юм гэдэг. Эрэхтэй шүү дээ. Тэгээд бас их чинь ч үгүй. Чинь юм лээ. Мэдгүй. Нөө характер юм шүү дээ. Нэнси. Яа! Зүгээр фэн бой гэдэг. Нэнсигийн тэгвэл нөгөө нэг крашууд нь юм лээ. Нэнсигийн крашлдаг лээ. Хоёр залуу. Нэрийг мэдэхгүй ч ерөнхийдөө мэдэн тий. Гэтэ Нэнси хинд нь хайртай лээ. Хоёрын нөгөөдөгтөнтэй Хамтлаа дотор. Сааны юм дотор. Йоо. За тэгвэл нөгөө дөрөв найзыг нэрлэж байна тоо. Хинэн гээ хэлээ. Тамана нөгөө векнад өдөртүүлэх. Тэр чинь сүлд векнаг өөрөө өдөртсөн шүү. Нөгөө нэг Максийн найз залуу найлан лээ. Манай Black guy шүү. Хаа ч сая хаа гэсэн шүү. Манай нөгөө хаа. Залуу. Тийм ээ. За одоо нэг залуу үлдсэн. Тэр юм бэ? Газ. Яа.
Дастины найз охин юм блэ? Мэдэн штэ. Дуулаад идэв. Тийм. Гардав штэ. Дуултан гарцсан байгаа. Тэрнээс дахиж өөрсөөсөн. Сьюзи. Өөрч юм байдаг лээ. Яа за тэгвэл нэр энийг мэдчихвэл тэгэл ерөөсөө юу ч ярих юм байна. Нөө нэг сүүл нэг ээлж нэг сис гэл нэг охинтой яваад байгаа шүү дээ. Аварцсан. Тэрний номерыг хэлчихвэл тэгэл. Чивсэлүү. Ай цаараач. 13. Чам гэсэн үг. 3. Нэс цамгаа тоосон. Гэ тэг шүү дээ. 8. Ай 8. Йоо. Мэд хөөх хүмүүс гэснээр зүгээр бүх хөөх мэддэг. Умаа нөгөө ах байдаг шүү дээ. Хоппер шүү. Тийм. Би баг нөгөө ах гэдэг юм шүү. Хоппер ихнэр хиний ээж вэ? Өө тэр эдгийнх нь ээж. Мэдэн шүү дээ сүүл үнээр энэ хиний ээж ингэ асууад шүү. Нэнси ээж. Тэгэхээр чин зүгээр Нэнси ээж үзсэн болол зүгээр. За. За баярлалаа. Нэр үнэхээр хитэн бишрэх чинь. Яа. Нөө цэцгэн хүмүүсийг үнээр юу гэдлээ? Карго дээ. Век нөхөн гэж бодож байна уу? Жаг юм шиг л. Яра гарын тасарч байгаа бичлэг үзтээ. Тасарсан ч босоод ирэх юм. Тэгснэ chapter-ын нэр right side up гэдэг юм. За яах вэ? Оо ирлээ. Ирч чадлаа. Тэр бүгэн Stranger-ийн фэнүүд. Канадатар. Гүүгээр 8 болцсон бэ. 2 минутын дараа ирлээ зүгхээ үргэлээ. This is Take it right. Yep, and here's your ticket. Snack voucher. Thank you so much. Yeah, for sure. And ticket inside. Thank you. Wow. Шууд авч байгаа юм нэр. Амар өөр. Монгол хэл мэдгүй энэ талд болоо монголоор ярьж. Энэ тэр их явж шүү. Холгоонд авах чинь. Oh my god. Гэсээ саад ирсэн чинь. Юу ч авах вэ? Кола авчуу зүгээр. Ааха. Чир ванила авчуу. Холиод авчия талын зүгээр ит. Сарчин дууссан байна. Айнтэс. Хойлог олдоо нэг л ундаа тийм үү. За. Түрэн өвд нэг юм битсэн байсан хэрэг нуур шанцсангүй. Stranger үзэж байгаа хүмүүс снэк яатсан байна гэсэн байж байгаа. Гэж байж байгаа. Хитүр тангим юм. Харин тикет ялаа. Хэрэггүй. Тийш л Монгол шиг бодцнаач. Би хоёрын. Угаасаа хоёр судлаа одоо өмнөр. Би 8 гэж юм би. Яа кин реклам гарч ин yes. Би хоёрлоо. Харин 8.
Nice, энэ чинь аим гоё том зэтэй юм шүү дээ. Хэд юм бэ? Би 8. Би энэ зүүн. Нэр бодвол 7 юм болоо. Энэ хадаа бараг л. Энэ нөө. На тасалбараа хараа. Урт ч юм аим гоё юм шүү дээ. Nice. Ийм амар том талбартай. Үгүй дээр тийм аа. Чи хай матс шүүр. Тийм үү. Шагаар үзэхгүй. Nice. За. Нэм гоё юм байна уу? Боглоо. Тийм наачаалаа. Хөлийн минээр яаж гарах юм? Чоог шүү дээ. Үндэрч. Мама гарахтаа. 10 items or less. Wow. Nice аим гоё нөө гахалтай. Брэм хэрэгцээтэй биш н харалтай та нар. Юу вэ? It wouldn't be the movies without Newbie. Би хоёроос ингэж харагдаж байна. Okay. Content, games, and movie trivia. Be sure, of course, to follow us on Instagram and TikTok. And don't жоох forget to check out мангаач юм my бэ. full podcast, Heel Squad with Maria Ингээд бүр Mendes. амар фиг хүмүүс хатсан байсан ч хүмүүс нэрээ Fun үнтэй. again on the big thing. Та цаашаа харуулъя. Энэ амар сул байна. I'm so happy. To find it again. They are on a mission. Тэр одоо холгоон попкорн задлах гэж. Гэрээс авчирсан попкорн минээр. Үзэх харахуулах задлах уу. Үгүй эхлээд тал реклам орж байгаа дэр ингээд дуутаа дуугаа задлсан дээр юм шиг. Carnival is calling. What's up, Mario? Behold! I made a masterpiece for Princess Peach. What do you think? Love the colors. It's trash. Яа гоёа. Юу юм? Хийх гэж юм уу? Яа гоёа. Гар плетнийхээ үндэ матсан юм шүү. Nice. Kiss me. Nice. Let's both be QR done. код маань. Бяга. Girlfriend. Йой. From this moment forward, your life is Яа mine. пицца. Гора. Ваучер өгсөн байна. Tell me why you chose me. He's conflicted, but he's on board. No matter what anybody says, Яа дэгтэй юм бэ? I did not betray this country. Фэнүүдтэй зэрэгтэй юм бэлэг өрч байгаа юм болоо. Пледээ 27 явсан биш. Дахиад 27. Харин тийм. Явчихж байгаа гайхал. Плетнийхээ үнэн тэр юм гоё юм хавчлаач бараг л. Тий. За ингээд 2 цагийн хугацаанд бүхэл бүтэн их нутагт нь дуртай цувралын хамгийн сүүлийн ангийг үзэж чадсан та маш их баяртай байна. Энэ бол миний шинэ жилийн бэлэг байсан юм аа. Тэгээд хайртаас баярлалаа. Дуусаад гарч ирээд энд жоохон тоглоё гэж бодсон. Бүгдэн дээр нэг удаа гоё тоглоод тоглож дуусчаад энэ дотор ороод тикетээ барьж агаад Stranger Things үзэж чадлаа гэж дурсгалын зураг татуулъя гэж бодсон. Тийм ээ, энэ бол зүгээр л миний бодол л доо. Тийм тэгээд чадаагүй. Окей, одоо бүгдээрээ төгсгөлийн ангийн талаар жоох ярилццгаая. Элевэн үнэхээр үхсэн үү? Үхээгүй юу? Амьд уу? Амьдраагүй юу? Кали үнэхээр тусалсан уу? Туслаагүй юу гэх мэтчлэн маш их фэнүүдийн хоорондын зөрчилдөөн, үзэл бодлын солилцоо, Threads-ээр дүүрэн байсан, Reels-ээр ч дүүрэн байсан. Тэгээд заримыг нь та хэдтэй өөрийнхөө өнцгөөс бас хуваалцаад ярилцъя гэж бодлоо. За энэ хүн болохоор Eleven бол үнэхээр үхсэн. Яагаад тэгэхээр Eleven бол
Кали ерөөсөө орхиж авахгүй байх байсан. Хэрвээ Кали амьд байсан бол тентэн зүгээр л дэлбэргээд үлдээгээд явахгүй байх байсан. За тэгээд мөн нөгөө нэг спикерүүд байдэн штэ. Тэд нар бол зөвхөн автобус руу чиглэж исэн. Ерөөсөө түүн рүү чиглэегүй гэж байна. Автобус бол биш байгаа шүү. Энэ бол ачааны машин. За тэгээд бас ерөөсөө 3 хүрхрээ гэдэг газар бол байхгүй. Энэ бол зөвхөн майкийн төсөөллөө. Тийм учраас энэ бол ингээд үлээв нь бол үхсэн гэж байгаамаа. За дараагийн хүн бол би ингээд дахиад үзсэн финалийн ангийг би ч гэсэн бас дахиад үзсэн. Тэгээд Элев нь бол 100% амьд да. Та нар түүний ингээд ачааны машинаас гарч байгааг нь харж болно. Гэтэ одоо тэгээ гарчингуудаа шууд апсайд даун руу тэгээ тийм хурдан гүйж очиж чадахгүй. Хэрвээ гүүхээсэн бол нөгөө спикерүүд чинь түүнийг ингээд ерөөсө гүйлгэж чадахгүй байх байсан. Тэгээ дараа нь майк нөгөө онлоо тайлбарлаж авах үед нь гарсан штеп. Хаалга нь хальт нь онгоогоод цогцсон хэсэг нь тэр үед спикерүүд нүхчийг нь сааруулад амар зов орж ирсэн юм шиг харагдчихсан бас. Тийм болохоор угаасаа амьд даа гэсэн. За тэгээд Duffer Brothers гэсэн өөртөө explain хийсэн гэж илээ. Энэ дээр нь болохоор кино ингээд төгсөх үед Элев нь ерөөсөө ингээд найзтайгаа хингаут хийгээд сайхан төгснө гэсэн юм бол байгаагүй. Манай дөрөвд Hawk-ийг үргэлжлүүлж амьдрахын тулд за тэгээд мөн Upside Down-ыг аль биесээр ингэж төгсгөж хаахын тулд Элевийн явах сур сонголт байгаагүй гэдэг юм. За тэгээд Элев нь бол ерөөсөө хүүхэд насныг энэ цайлхан эд шидийг илэрхийлдэг байсан учраас түүнийг явах үед хүүхдүүд ч гэсэн өсөж томрон цаашаа ингээд амьдрахыг нь яаж байгаа илэрхийлж байгаа л гэсэн утгатай юм хэлээд байгаа юм. За тэгээд зохиолчийн хувьд гэх юм бол төгсгөл бол үргэлж өөрчлөлтийг л илэрхийлэх байсан. Ямар нэгэн тайвшрал, тайтгарал биш. За тэгээд мөн энэ чаптерыг шударгаар ингэж дуусгахад орсон гэж байна. За энд болохоор тэр бол угаасаа амьдаа би 3 удаа үзсэн. Элев нөө тракнаас өсөрч гарч явах үед 3 спикер байсан. За тэгээд тэр спикер байгаа нөхцөлд Элев нь тэгэж майктай холбогдоод бодолд нь орж ирж чадахгүй гэдгийг майк Дастин үг хэлж явах үед анхны хоёр дээр нөгөө спикерүүдийг хараад тэгэж бодсон. SPS үнтэй цаанал нэгдэж байна. За энд болохоор 11 гэсэн шивээс нь байхгүй, хамраас нь цус гараагүй. За тэгснэ нөгөөний саяны спикерүүд ажиллаж байх үед нөгөө нөхчөө ашиглаад майктай ярьж мариад гэсэн тийм байхгүй. Тэгэхээр угаасаа амьд окей. Okay бүгдээ дахиж үзцгээе. Элев нь буулаа. Тийм ээ 3 спикер байна. Тэгээд яг түрүүний сэнчлэн шивээс байхгүй. Хамраас нь тус гараагүй. Тэгээд хүчээ ашиглаад майкт нэвтрээд байгаа. Yes. Элев нь угаасаа амьд окей. Энэ бол хамгийн сүүлийн гарсны дараахан хийсэн манай Эллийн story. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ хоёр хамтдаа уулзраад амьдран суусан гэсэн үг. Би бол угаасаа итгэж байгаа. I believe Mike. За тэгээд Элевний амьд гэсэн сонирхолтой баримтууд бас байгаа. Манай Дастин өмсөн бодолгон дээр яг тэр Элевний амьд гэсэн хэсэг нь гарч ирж байна. За мөн хүмүүс ч гэсэн Элевний Майк хоёрыг учирснаар зөндөө ингээд AI хийгээд ингэсэн бол гоё юм аа ингэхээсэн гэж мэгсэн байсан. Энднийг харахад бас гоё ясан. Энд болохоор чаад ойлаад байгаа юм бэ? Энд чинь зүгээр л хаалга шүү дээ гэсэн чинь тэр хаалга. Энд дээр ч гэсэн бас түрүүн зохиолчийн хэлсэн шиг хүүхэд нас нь ээлтэй хамт алга болоод дараагийн генерашн ирж байгаа тийм хэсэг бас харагдаж байгаа. Та нар энийг бас анзаарсан уу? Хэнэрэг хүмүүсийн яг энэ хувцсан дээр 11-6 гэсэн байсан. Энэ өдөр яг вил хамгийн анх удаа алга болчихсон. Би яг энийг сая хийсэн нэгийг нь дахиж үзэж агаад тэгээд яг олж илрүүлсэн ш тус. Йоо энэс амир нэттэй. Дандаа бэгэр хэлсэн хүмүүсийг л векнэ алдаг гэсэн чинь. Сөүлтэн зүгээр сте би машин байдаг гэсэн. Йоо nice. Хенри яагаад заавал 12 л хүүхдийг сонгосон бэ гэсэн чинь ширээн зөвхөн 12 сандалтай байсан гэнэ. Энэ болохоор Reels-ийн яг сонсвол амир нэттэй аяа маягтай. Манай өнөө ганцаараа хайчаад ажил хаяа явчихж байгаа юмас амнаар. Энэ болохоор гоё яг тэдний зураг авалтынх нь номын сан багаз. Тэгээд
шинэ жилээр ингээд чимэглэлсэн байсан мэлээ. Тэгээ кино дуусны дараа хүмүүс очиод ийм янз бүрийн бичээд Hopper Joyce-тай амжилт, Eleven-тэй хайртай мартай гэж ингээд бүү цулмал шиг өргөцсөн гоёсэн. Би энэ дээр баг ойлгож ирсэн. Йоо, Hopper амар хөөрхөн байсан. Энд тэгсэн чинь Lucas тэр хилдэг байсан гэвэл яах вэ? Энэ болохоор бас гоё. Яг Эди төгсөлтийнхөө өдөр ингэнэ гэд тэгснийг нь манай Дастин дуурайж хийсэн байлээ шүү дээ. Бас гоё. Эдиг өмнөөс төгсгөж өгсөн гэх юм уу? Nice. Энэс хөрхөмс. Бис яах гээд ингэж байгаа бол гэсэн чинь манай зүр хоолидаа сайн болчоол. Тэгтээ уусаа драма тэр ч гэсэн ингэж анх амар дургүй яжснаа дараа нь үргэлжтэй шүү дээ. Тэр шиг л юм болсон тэ энэ хоёр. За тэгээ Duffer Brothers бас альбан ёсоор хэлсэн юм байлээ. Spin-off нь хийгдэж байгаа. Гэхдээ өөр дүрээр арай өөр байдлаар тэгээд ямар нэгэн холбоосоор хоорондоо холбогдно гэсэн юм байлээ. Тэгсэн чинь хардаа 1 сарын 7-нд 9-р ангид орно гэсэн байгаа байхгүй юу? Мэдгүй үнэн ч юм уу, хотлоо ч юм уу. Тэгээд бүгдээ үзцгээе. За ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Та ч гэсэн үзсэн бол санал бодлоо хуваалцаарай. Баяртай.